За хаврын тариалтын бэлтгэл ажил Хинтэн аймагт эхэлжээ. Улаанбаатар хот болон халдварын голомтод бүсэлс, уулуурхайн олборлолт, зам барилга, дэд бүтц, хөдөө аж ахуйн газар тариалангийн чиглэлээр ирсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг чандмурдуулж аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхдээ ажиглалтын 7 хоног дууссаны дараа түргөвчилсөн онцлогоор төлбөртэй шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа юм а. За газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр аж ахуйн нэгжүүд манай хөл хорионы үед ер нь хэрхэн зохицуулт хийж ажиллаж байгаа. За энэ жилийн хувьд Хинтэн аймагт хэдэн мянган гад хичнээн аж ахуйн нэгж маань тариалт хийхээр ийм бэлтгэл ажил нь хангагдаад эхэлж байгаа бол энэ талаар мэдээлэл. За газар тариалангийн гол ажлын үе эхлээд энэ тэгээ газар тариалангийн үйл ажиллагааг дэмжихээр ер нь улсын онцгой процесс болоод аймаг орон нутагт бас тодорхой хэмжээний арга хэмжээ авч ажил гэсэн юм чиглэл байгаа. Тэгээд аймаг орон нутагтаа бид нар бас өмнө нь энэ 20 сарын дэглэм болох нэ гэдэг дээр манай аж ахуйн нэгжүүд ч бас анхаарч ажилласан. Энэ дээр аж ахуйн нэгжүүдийн маань нэлээдгүй хувь нь бол ирээд бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байгаа. Мөн аймгийн шуурхай штаб дээр энэ жил ургас тариалах аж ахуйн нэгжүүдийн бүх нэрсийг өгөөд шуурхай штабаас зөвшөөрөл аваад тэгээд ажиллагаагаа ихээр орж ирж байгаа. Тэгээ орж ирсэн аж ахуйн нэгж маань өөрийн аж ахуйн нэгж буюу бригад дээр тусгаарлах арга хэмжээгээ авч ажиллах ийм үүрэг журамтай ажиллаж байгаа. Тэгээд аймгийн орлогчоор ахлуулсан шуурхай штаб дээр асуудыг шийдэж ажиллаж байгаа. Энэ жил ер нь манайх нэг нийтдээ 40 аж ахуйн нэгжээс 20-30 аж ахуйн нэгж бол үйл ажиллагаа явуулдаг. Нийт 21.6 мянган гад энэ жил тариалтын. Тэгээд мөн үүнээс 293 мянган гаданд төмөс 222 гад бол хүнсний ногоо тариалах юм чиглэлтэй байгаа. Тэгээ хүнсний ногооны тариалтан дээр бас зүгээр сумдууд маань бол сумдаа зохион байгуулалт хийж байгаа. Харин зүгээр аймгийн төв хэрлэн сум, мөрөн сумын хувьд бол бас энэ нөхцөл байдалтай төсөглөөд өөрийн байдлаар өглөө очиж ажиллах зөвшөөрлийг бас аймаг орон нутгаас зохицуулж ингэж ажиллаж өгөх шийдвэртэй ажиллаж байгаа. Энэ дээр засгийн газраас өмнөх жилүүдтэй адилхан аж ахуй дэмжих сангаасаа урамшууллаа өгдөөд ажиллаж байгаа. Зүгээр манай аймгийн хувьд бол энэ жил нийт 3554 тонн өр тариа хэрэгцээтэй. Энээс 200 нийт 2367 тонны нь бол манай аж ахуйн нэгжүүд өөрсөн дээр нөөц бэлдээд авцсан. Ингээд үлдсэн 1331 тонн үр хэрэгтэй. Энэ үрийн асуудлыг санд бид нар бас өгчөөд байгаа, захиалга өгчөөд байгаа. Мөн сангаас бас хаврын тариалттай зулаад өрнүүд ирдэг. Энэ үрийн захиалга өгөгдөөд өнөөдөртөө араа ирж амжаагүй. Ямар ч байсан тариалтын хугацаанд өгнө гэсэн чиглэлтэйгээр яам бас зарлахтай энэ дээрээ зарлцаад ерөнхийдөө өөр бэлэн болж байгаа гэсэн чиглэлийг өгч ажиллаж байгаа. Тариалт зүгээр энэ юу бол 5 дугаар сарын их гээд ерөнхийдөө тариалт эхэлж байна. Энэ жилийн сая сүүлд орсон хоёр цас центр бол бас манай газар тариалангийн бүсээр өмнө дэлгэр хурахаар бас давгүй жоохон чийг өгчлөө. Энэ бол аштайхан байгаа. Зүгээр доод чийг бол бас харьцангуй гайгүй байгаа. Намар бас нэлээ чигэрхүү бороо хортой байсан. Зүгээр дээдлийн өрсний чийг бол сая бас алдагдах маягтай болсон дээр энэ сүүлийн 2 чийг бол бас давгүй чийг өгч байна. Тэгээд цааш чигээ гайгүй хадгалах ажил энэ тэрийг бол манай тариаланчид хийцгээж байгаа.
Хаврын сүүлийн цас тариалан эрхлэгчид хүмүүсийн хувьд шарт тос гэж ярьдагчлан ойрхон орсон 2 цас тариалан эрхлэгч нарт хөрсний чигийг нэмсэн цагаагаар тааламжид үзэгдэл болжээ. За Хинтээ аймагт 21.6 мянган га тариалалт хийхээс 293 мянган гад төмөс хүнсний ногоо, 222 мянган гад хүнсний ногоо тариалах тооцоол гарсан байна.